Улсын хурлын 73 дугаар тарих дардсан намаас нэр дэвшиж байгаа Мажигмаагийн Жимболдын сонгуулийн сурчлагаа сонгон найрган дүүргийн 10 дугаар хорооны иргэд сонгогчтой уулзах уулзалтаар үргэлжилсээр байна. Хийсэн ажилдаа хэлэх хөвгтэй Мажигмаагийн Жимболд нь өөрийн хийж бүтээсэн ажлаа тайлагнаж мөрийн хөтөлбөрөөр танилцуулсан юм а. Уулзалтан дээр түүнийг дэмжихээр хотын дарга Батүл ирж хүүгээ хэлсэн юм. Тэрээр тус хорооны иргэдэд сайн хашаа хөтөлбөр дахин төлөлтийн талаарх мэдээллийг өгч хамрагдсан иргэд өөрсдийн газраа зарж хэрхэн орон сууцтай болох мөн сайн хашаа хөтөлбөрт засгийн газраас баталсан инженерийн шугамшүүлжээнд холбогдох 5% хүүтэй зээлэнд хамрагдан хувийн хаустай боломжуудыг ашиглах хэрэгтэй талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм а. Мөн 2012 оноос хойш хэрэгжиж эхэлсэн дахин төлөлтийн хэрэгжилтийг сонгон хайрхан дүүргийн ханы материалын гэр хорооллын иргэд дахин төлөлтөнд хамрагдсанаар өөрсдөө хашаа байшингаа орон сууц болгож дуглаг орчинд амьдарч байгааг жишээ татан тайлбарлаж тус хорооны иргэд сонгогчид гэсэн дахин төлөвлөлт болон сайн хашаа хөтөлбөрт хамрагдаж өөрсдөө гэсэн орон сууцтай болох боломж тэдний гарт байгааг сануулсан юм а. Хэрвээ өөр нэгэн нам гарвал энэ бүхэн нам зогсно гэдгийг ч бас хэлж байсан юм. Бүтээн байгуулалтын ажлыг зарим нэг нь үр зээлтэй холбож шүүмжилдэгч бүтээн байгуулалтын ажил хийгдэж байж ард иргэд ажлын байртаа орлоготой болно гэдгийг онцлон хэлж иргэдийг сонголтоо зөв хийхийг уриаллаа. Шинэ баярын мэдрэмжлэлд өөртөө нэмээд тодорхойлсон шүү дээ. Өнөөдөр баян шууд амддаг, улаанчлалаар амддаг хамаачлалын асуудыг хэн урамшуулж, хэн баярын хичээлд батлаж иржсэн бэ? Энэ бидний асуудал байж байна. Тэгээд шинэ дараа өнөөдөр их хурлаа төрөв төшөө болох ёстой байна. Уулзалтын төгсгөл 73 дугаар тарихт нэр дэвшигч Мажигмаагийн Жимболд нь гэр хорооллыг өнгөрсөн хугацаанд утаагүй төслийн зуух шахмал түлшийг ашиглан утааг нь багасгана гэж үзсэн ч бодит амьдрал дээр ахиц гараагүй талаар дурдсан юм а. Мөн 5 сараас ханы материал хүртэл 6.4 км бохирын шугам татсан бөгөөд тус дүүргийн 8 дугаар хорооны 10-11 дугаар гудамжинд дулааны станц баригдах бэлтгэл ажил бүрэн хангагдсан тул сайн хашаа хөтөлбөр дахин төлөвлөлтийн ажил нь бодитоор хэрэгжих боломжтой гэдгийг онцлон хэлж байсан юм а. Энэ үеэр сонгон найрган дүүргийн иргэд сонголтоо аль хэдийн хийсэн амжилтаараа ажиллаараа арчлалаараа гойсон Жимболд Батүлийг багаар нь дахиулан дэмжихэж хэлж байсан юм а.